Баярг үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлагаас бэлтгэн явуулдаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Жилдээ 18,800 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг Монголын радио 80 нас хүрлээ. Улаанбаатар хотод 17 км автозам шинээр ашиглалтанд орлоо. 500 мянган төгрөгнөөс нутагш борлуулж буй Улаанбаатарын тоон тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Монголчууд барилга барьж эхэлснээс хойш 88 жил өнгөрчээ. Засгийн газар ямар ч хил мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулаагүй гэж мэдэгдсэн байна. Орос улбаны улс Украин, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадвал гал зогсоох тушаал өгөхөө Украиний ерөнхийлөгч Петр Порошенко мэдгдлээ. Хойд Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Кан, Герман, Бельги, Швейцар болон Итали улсуудад хийх айлчлалаа энэ 7 хоногт эхэлнэ. Үзэгчид та бүхэн эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй өнөөдрийн манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг үүсгэсний 80 жилийн ог энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа. 1934 оны 9-р сарын 1-нд Монголын радио анх удаага орон даяар дуу хоолойгоо хүргэж байсан. Одоо Монголын радиог өргөн долгион мөн шугамын радио, гар утас, интернетээр гээд 21 аймгийн нийтдээ 380 суманд хүлээн авахаас гадна дэлхийн нийтээрээ сонсож байгаа. 80 жилийн түүхтэй Хөхтөнгөрийн радиогийн баярын хурлын мэдээгээр бид өнөөдрийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Монголын радиогийн 80 жилийн түүх, Монгол улсын 80 жилийн түүхийг бичиж үлдэж, хөгжил дэвшилт нь хамтдаа урагшилж ирсэн байдаг. 1934 онд 13 аймагт нэвтрүүлгээ цацаж байсан радио өргөн нэвтрүүлэг 1945 он гэхэд 21 радио станцтай болж бүх сумд нийт сангийн аж ахуй бригадууд радио сонсдог болжээ. Дайны жилүүдийн түүх, аж үйлдвэржилт, атар газар эзэмшилт, сансарт Монгол хүн ниссэн өдрүүдгээд бүгдээрээ радиогийн соромзон хальснаа үлдсэн байна. Нэвтрүүлэг маань хүн олонд хүрээд хариу захиа хүлээж авах шиг сайхан шагнал байхгүй. Монголын радио жилд 40 гаруй мянган захиа авч ирсэн шүү дээ. Монголын радиогийн ургацын далай малчин 5 эрдэнэ нэвтрүүлгүүдийг малчид орон нутгийн андадгүй зөвхөн цаг агаарын мэдээг нь сонсох гэж цаг харан хүлээж Монголын радиогийн хаягаар захидал илгээж санал бодлоо солилцсоор байна. 2011 он 12 сарын 29 болтол би Монгол радиод ажиллаж дээ. Энд би Монгол улсын хэмжээнд энэ Ховд аймгийн Алтай Уянч Булган 3-аас буцад сумаар орсон байдаг. Удаан төргөн ямар нэг хугацаагаар бол би Монгол нутгаа ямар ч байсан хэрэгсэж энэ радиогийн алтан микрофоныг барьж сурвалжлага нэвтрүүлгээ хийж явлаа да. Монголын радиогийн алтан фонд өнөөдөр 560 минутын ардын амын яриа, ардын хөгжмөөр сангаа баяжуулж, буряд бараг урайнхаа зэрэг үлгэр домгийг бичиж үлдээн бит бус соёлын үеийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Монголын радиогийн хөгжмийн редакцийн дэргэд Улсын филармон, улаан бүччуулга, инээмсэглэл хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй. Манай сонсогчид бол хөгжмийн чиглэлийн боловсролд нэлээд анхаардаг. Ухаандаа ардын хөгжмийн сан, сонгодог хөгжмийн сан гэдэг юм уу, хүүхд багчууд зориулсан хөгжмийн ихшигт хайцгаад энэ нэрүүдийг хэлэхээр манай сонсогчид бол одоо бүгдийг мэддэг юм нэвтрүүлэг. Эдгээр нэвтрүүлэг бол сонсогчдынхаа хүүхд багчуудынхаа хөгжмийн боловсролд одоо нэмэр ханд болох энэ одоо чих хандлагаан бол цаашдаа улам баримталж ажиллана гэж ингэж бодож байна. Монголын радио бол орон даяар мэдээлэл түгээдэг мэдээллийн хэрэгсэл байхаас гадна Монгол түмнийг соён гэгэрүүлэгч байгууллага байж ирсэн. Монголын радиогийн нэвтрүүлэгчдийн дуу хоолой энэ бүхнийг хүргэж ирсэн юм. Монголын ард түмэн бол радиогаар л дэлхийн сонгодог зохиолтой уулзсан тэр бүхнийг радио нэвтрүүлэгчид үзгэн дуу хоолойруулж явдаг. За харин Монголын радиог дэлхийд хүргэдэг газар бол Монголын дуу хоолой Орос, Англи, Япон, Хятад хэлээр нэвтрүүлгээ бэлдэж дэлхийд Монголын дуу хоолойг хүргэж байна. Манайх маш олон нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэжсэн. 1997 онд 9 цагийн шууд нэвтрүүлгийг бэлтгэн Японд даяар цацаж байсан нь бол Японы маш олон сонсогчдод хүрж биднэрт их талархлын олон захидал авч ирсэн. Монголын үндэсний олон нийтийн радио жилдээ нийт 18,800 гаруй цагийн нэвтрүүлэг бэлтгэж 3 сувгаар сонсогчдод хүргэж байна. Үүний 41%-ийг нь мэдээлэл, 19% нь танин мэдхүү, 38%-ийг нь хөгжмийн нэвтрүүлэг эзэлж байгаа юм.
Дэлхийн зах зээлд ялангуяа Орос улбаны улсад Улаанбаатар үн хэмд байгаа. Тиймээс манай орны эдийн засгийн хүндрэл болон ард иргэдийн амжиргааны түвшингийн бууралт зэргийг үндэслээд 1 тонн буудаан үнийг 500 мянган төгрөг байхаар үйлдвэрүүд аж ахуйн яамнаас тогтоолоо. За дээрх өртгөөр үйлдвэрлэлд нийлүүлэх Улаанбаатараа борлуулсан тариалан эрхлэгчдэд тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшууллыг олгохоор боллоо. 1 тонн Улаанбаатарын өөрийн өртөг 395 мянган төгрөг байна. Үүн дээр тээвэр бусад хөнгөлөлтийг оруулаад тариаланчдын ашгийг 18-аас 20% байхаар тооцвол 1 тонн Улаанбаатарын үнд 460 мянган төгрөг байх боломжтойг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас тооцоолоод байгаамаа. Тиймээс тариалан эрхлэгчдийн Улаанбаатар худалдах дээд үнийг 500 мянган төгрөг байхаар тогтоож урамшуул олгохоор болжээ. Бид үнийн хэд өндөр өсөлтийг сэрэмжлүүлж холбогдох арга хэмжээний хүрээнд хүнсний Улаанбаатар элеватор нөхцөр 500 мянган төгрөгөөр байхаар урамшууллын хэмжээг тогтоохоор төлөвлөд байна. Шаардлагатай нөхцөлд хямд үнэтэй Улаанбаатар импортыг бас импортыг оруулах зөвшөөрөл бас хилцэж байгаа болохыг үгээр мэдгэж байна. Тариалан эрхлэгчид Улаанбаатарыг 500 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулсан тохиолдолд 100 мянган төгрөгийн урамшууллыг олохгүй байна. Нэмэлт мэдээллийг хүргэхэд ургац хураалтын ажил орон даяар жигдэрсэн. Энэ сарын 2-ны нэгтгэсэн мэдээллээр төмөс хүнсний ногооны хураалт 10 орчим хувьтай, үр тариа 3% байна. Энэ жилийн үед манай улс 493 мянган тонн буудай, 154 мянган тонн төмөс, 100 мянган тонн хүнсний ногоо хураа авахар тооцоолоод байна. Ирэх даваа гарагт ургац хураалтын явцын мэдээ нэгтгэгдэж гарах юм а. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар хэдий ч махан бүтээгдэхүүнийг экспортлж чаднад бид төдий хэрээр авахд бэлэн байна гэж Бүгд найрамдах Хятад ард улсын худалдаа үйлдвэрийн танхимын төлөөлөгчид хэлсэн байна. Монгол улсаас хонь олон үхрийн мах экспортлох гэрээг Бүгд найрамдах Хятад ард улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч за Монголын талаас хөршсаанууд компани хамтран ажиллахаар гарын үсэг гэрээнд зурж байна. За Монгол улсын засгийн газраас Бүгд найрамдах Хятад ард улс руу махс экспортлох ажлыг дэмжиж байгаад бид маш их баярлаж байгаа. Бид замын үед Ирээн бомдор мах гаргаж цаашаага Бээжин, Гуанчжоу хүртэл борлуулах хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь түүхийн үед Монголын талаас мах экспортлох боломжтой аж ахуйн нэгжилттэй хамтран ажиллаж авах юм а. Хонь олон үхрийн махыг Бүгд найрамдах Хятад ард улс импортлож авах тодорхой эрх бүхий компани байгаа юм байна. За тэд Монголын талаас хамтран ажиллах компаниас сонгон гэрээ байгуулж байна. Хөршсаанууд компанийн хувьд мал аж ахуй болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Оросын улбаны улсад мах экспортлож байсан туршлагатай гэлээ. Өнөөдөр Унгар улсын бизнесийн манай улсын бизнесийн төлөөлөлтөд уулзаж харилцан санал бодлоо солилцлоо. Монгол улс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо өөрчилж томоохон шинжилгээний ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд Унгар улсын 10 гаруй компани харилцан ашигтай хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна. Манай хоёр том хөрш орны төрийн тэргүүнээр айлчилснаас хойш ам долларын хаш өдөр бүр суларч мөн гадны улс орнуудын бизнес эрхлэгчид манай улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн нааштай үр дүнгууд гарч байна. Үүний нэг болох салбартаа тэргүүлэгч техник технологиг нэвтрүүлсэн Унгар улсын бизнес эрхлэгчид барилга, логистик, батлан хамгаалах, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаамаа. Бид Европын холбооны орнууд болон Оросын холбооны улстай 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Европын холбооноос Монгол улс руу бараа бүтээгдэхүүн импортлдог компаниудад тээвэр зуучлалын үйлчилгээг санал болгож байна. Мөн Монголд тээвэр зуучлалын паркийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм а. Манай компани 50 жилийн түүхтэй. Бид том аврын автобус, автомашинуудын моторын компани байгуулах хүсэлтэй байгаа юм а. Монгол улсын зах зээлийг 3 жилийн өмнө судалсан. Том аврын автобус, хүнд даацын автомашин, үр тарианы компани мотор эвдэрсэн тохиолдолд гадны улс орнуудад янзлуулах гэж их хэмжээний зардал мөнгө цаг хугацаа алддаг юм байна. Тэгвэл манай компани Монголд байгуулагдсанаар 2-3 хоногт багтаан засварлаж өгнө. Ингэснээр бизнесийн үр ашигт эерэг нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн бизнес форумд Монголын талаас 28 компани оролцсон. Тэд тус улсаас хөдөө аж ахуйн техник хэрэгсэл болон Европын улс орнуудад нэвтэрсэн сүүлийн үеийн техник технологиг худалдан авч бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байгаамаа. Унгар улсаас манай улсад хийж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. 2012 онд нийтдээ 203 сая долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 2013 оны эхний 10 сард 335 мянган долларт хүрчээ. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг судалж санал солилцож байгаамаа.
Монголын барилгын салбар хөгжлийнхэн оргил үе дээр явж байгаа гэж барилгачид ярьж байна. Бид жилдээ 27 мянган орчим айлын орон сууцыг шинээр барьж байгуулж байгаа. Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын барилгачид өнгөрсөн онд 1.3 сая метр квадрат барилга ашиглалтанд оруулсан нь барилгын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэж хэлж байна. Энэ онд шинээр баригдах барилга өмнөх оны амжилтаа батгахаар байна. Улаанбаатар хотод 30 орчим мянган орон сууц орохоор байна. За аймагуудад бол мянган айлын орон сууц барих дэд үтсийн ажлыг бол нэлээд эрчимтэй хийж байгаа. Бидний хувьд бол ер нь бүх аймагуудаар явж байна. Би одоо эх 7 хоногт үндсэндээ Хэнти, Дорнод, Сүхбаатар аймагуудад ажиллана. За энэ аймагуудад бол инженерийн шугамшилжийн ажил аймгийн төв дээр хийж байгаа. Мөн сумын төв шинжилгээний хүрээнд бол бас одоо 16 суманд энэ ажил нэлээд эрчимтэй явагдаж байна. Сумын төвийн шинжилт төслийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын буцалтгүйд тусламжаар 4 аймгийн 8 суманд инженерийн дэд үтсийн барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Иргэдийг орон сууцчлуулах 8% зээлийн үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй мянган иргэн 1.3 их найд төгрөгийн хөнгөлөлтөй зээлээр шинэ байранд оржээ. Одоо бага дунд орлоготой иргэдийг орон сууцчлуулах бодлогыг төрөөс тусгаалan боловсруулна. Улаанбаатар хот Америкийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүрээлэнтэй Монголын барилгачтай холбоо зэрэг байгууллагууд хамтраад төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги гэж томоохон бичиг баримтыг боловсруулад одоо энэ 12 сард улсын их хурл болон засгийн газар хэлцүүлэх гэж байна. Энэ хэрвээ бичиг баримт батлагдчих юм бол өшөө 280-300 мянган айлын орон сууц Улаанбаатар хотод сүндэрлэж яг зорилттой бүлэг буюу бага дунд орлоготой иргэд гэр хорооллын иргэдэд энийг худалдаа авах чадварт тогсон орон сууцны хороолууд баригдаж эхэлнэ. Монгол улс ирэх 2016 он хэд цемент, арматур, ханы материалаа дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болно. Барилгын үйлдвэрлэлийг жилийн 4 үйлдвэрлэж явуулах угсармал байшин үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж эх оноос угсармал орон сууцны барилга барьж эхэлнэ. Энэ бол барилгын салбарын 88 жилийн ог өгтөж байгаа бэлэг гэж барилгачид онцолж байна. Нийслэлийн автозамын ачааллыг 30 орчим хувь бууруулах автозамын нээлт өнөөдөр боллоо. Баянзүрхийн товчоноос Богдуулын араар Яармгийн гүүр хүртэлх нийтдээ 17.1 км автозамын барилгын ажил 9 сарын 1-нд дуусч гүйцэтгэгч компани нь аль биесээр хүлээлгэн өгсөн байна. Баянзүрхийн товчоноос Богдуулын араар Яармгийн гүүр хүртэлх 17 км автозамын ажлыг Эсто компани гүйцэтгэжээ. 8 м өргөн зорчих хэсэгтээ зам дагуу гэрэлтүүлэг огцон мэргэлттэй газруудад нийтдээ 6.5 км аюулгүй тууцан харшилгыг байршуулсан байна. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд оролцлоо. Манай хөгжлийн банк 24 тэрбум төгрөг гаргаж энэ ажлыг бол хийсэн. За энэ зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын одоо төгжрээнд бол төгжрээг арилгахад одоо маш их чухал үүрэгтэй болно. Ерөөсөө манай Баянзүрхийн гүүрээс аваад энэ Яарм хүртэл гэдэг бол энэ 17 км зам бол маш их чөлөөтэй сайхан зам болж өгч байгаамаа. Тэгээ энэ хотын дотор заавал яваад байхгүй уулынхаа бэлээр явчих юм өргөн боломж бүрдлээ. Шинэ замын арчлалтыг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцах юм байна. За энэ зам ашиглалтанд орсноор хотын төгжрөл хичнээн хэмжээгээр буурах урьдчилсан тооцоог нийслэлийн авто замын газраас хийгээд байгаа юм а. Тэр амгалангаас Ужаастан гүүрээс 104 зам хүртэл ачаал нэлээ одоо бүглэрэлтэй байдаг. Энэ бүглэрэл алгуулна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өөрөөр хэлэх юм бол дундаа бол 3 урсгалаар хотын төв рүү орчиж байгаа. За Эхтэнгэрийн гүүрээр орчиж байгаа, Зайсангийн гүүрээр орчиж байгаа, Яарамгийн гүүрээр орчиж байгаа учраас энэ бол үндсэндээ бол тэр одоо амгалангийн ачаалыг бол бууруулах магадлал өндөр байна. Чанарын тухайд гүйцэтгэгч Эсто компани 3 жилийн баталгаа өгч байна. Богдуулын араар явж байгаа зам учраас орчных нь онцлог тааруулан автозамын барилгын ажлыг гүйцэтгэжээ. Нийт ус зайлуулах байгууламж бол 45 ширхэг хоолой хийгдсэн байгаа. 70-д идэвхгүй одоо уул ус ихтэй учраас бүх сууг шуудан дээр нь ус зайлуулах байгууламжуудыг хийж өгсөн. Хоёр том гүүртэй, нэг нь бол Зайсан дээр гэсэн, нөгөөх нь бол Ска Resort-ын хойдолд бол 24.7 м урт дам нуруутай гүүр хийгдсэн байгаа. Хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс шалтгаалan 1 жилийн эдлэгээд авахгүй автозам тавьдаг гэж эргэж шүүмжилдэг. Тэгвэл энэ зам хөлдөлтөөс хамгаалах үе нь 30 см, буталсан чулуун суур нь 20, суур өнгөн асфальт нь 7 см, нийтдээ 57 см-ийн зузаан болсон юм байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нүүрс хөтөлбөрийн үйл ажиллагаа зогссноос болоод энэ жил иргэд хямд үнэтэй нүүрс худалдан авч чадахгүй хүрэх эрсдэл үүсэж байгаа тухай бид өмнө нь мэдээсэн. Хэрвээ нүүрс хөтөлбөрийн үйл ажиллагаа зогсох юм бол хямд нүүрсийг иргэдийн гарт хүргэдэг сайн тогтолцоо устгахаас гадна бас олон зуун иргэн ажлын байраа алдах нөхцөл үүсэж болзошгүй талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Чэнжүүдийн зардаг үн ханшнаас 2-3 дахин хямд үнэтэй бас чанартай төслийн нүүрсний үр ашгийг 800 орчим мянган иргэн хүртдэг байсан. Тэгвэл иргэдийн эрх ашиг зөрчигдөх нь тодорхой боллоо. Учир нь нүүрс хөтөлбөрийн үйл ажиллагаа доголдож хариуцах эзэнгүй борлуулах нүүрсчгүй болж байгааг албаныхан мэдээлж байна. Нүүрс хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан ерхий сайдын ахлах зөвлөх ганц үхийг авилгатай тэмцэх газар шалгаж хорих болсон. Мөн бусад удирдлага болон энгийн ажилчдыг хүртэл байцааж байгааг хэлж байлаа. Одоо бол энэ нүүрс хөтөлбөр цаашдаа хэрэгжихгүй болоод ирэх юм бол би үндсэндээ хэрэгжихгүй гэж ойлгож байгаа. Одоо энэ шариуцсан хүний навчаад шорнд хийсэн. Ийм асуудал. Тэгэхээр эн чинь одоо очиод баг нууртаа гэр хийхэд энийг ажилуулахгүй байхгүй. Дараа чи энийг хийе гэхээр тэр хүн чинь гайдастай болсон шүү дээ. Багнуураас нүүрс олборлоод шигшиж цэвэрлээд Улаанбаатар руу тээвэрлэнэ. Дараа нь ангилж ялгаад шууданд савлаж дахин тээвэрлээд иргэдийн хашаанд буулгах нийт зардал тоон тутамд 80 мянган төгрөгөө. Харин чэнжүүд 2 дахин бага зардал гаргаж 2 дахин их үнээр буюу тоон тутмыг нь 200 орчим мянган төгрөгөөр нүүрс зарж байна. Тэднийг хориглоогүй байж харин нүүрсний үнийг хямдруулж хэрэглэгчийн гарт хүргэдэг байсан сайн тогтолцоог санаачилсан хүнийг шоронд хорьсон. Дагаад энэ тогтолцоонор бол хамгийн эхлээд 786 хүн ажлын байрг болно гэдгийг хэлж байна. Одоо нүүрс хөтөлбөрийн одоо ганц үх гэдэг хүн байна шүү дээ одоо. Тэр одоо хүнийг одоо аваачаа Төв аймагт хорилоо л гин. Би энэ чинь өнөөдөр одоо нэг буруу ойлголт байгаа. Энэ ямар ойлголттой гэж баг нуурт 27 мянган төгрөг байгаа юм. Энэ давцраад ягаад 80 мянган төгрөг болчихсон юм гэж яриад байхгүй. Энэ чинь одоо яг үнэн дээр би өнөөдөр ингээд маш олон ажиллаж байгаа. Одоо энэ манай дүүргийн хэмжээ 100 гаруй цэг байгаа. Тэрний чинь одоо ингээд бид 2 гүрүү шүү дээ. 2-оос 3 гүрүү шүү дээ. Тэгээд нэг ингээ агенттайгаа бодгоор чинь 400-аад ажиллаж байна шүү дээ, тийм үү? Улаанбаатар хот дахь 163 борлуулалтын цэг дээр 140 тээврийн жолооч, 450 савлагч ажигч ажиллана. Бас борлуулагч, зохион байгуулагч тэгээд нийт 786 хүн нүүрс хөтөлбөрт ажилладаг байна. Тэд өнгөрсөн сард ажлын байраа алдахгүй хэмээн жагсаал зохион байгуулж байсан. Би одоо сарда 10-аас 15 мянган нүүрс орлооч. Тэгэхэд 90 нөгөө усуу чинь хилдэг байхгүй. Би одоо энэ засгийн газар ч гэдэм үү энэ одоо төр барьж байгаа байгууллага одоо нэг энэ нүүрсний хөтөлбөр шиг хэдэн ажил хийсэн байхад Монгол улс чинь дорон болоо явчих юм. Ард түмэндээ чиглэсэн. Ийм л юм байгаа юм даа. Миний хувьд бол энэ хөтөлбөр бол хэрэгжсэнээс хойш ямар ч ойроос аваад дуртай үед мөнгөнийхөө боломжийг харуулж авах их сайхан байдаг гэж бодож байна. Энэ төслийн нүүрсэнд бол их маш их ам сайтай. Ер нь манай ойр орчныхан ч тэр чигээр л ам сайтай байгаа. Бүгд л бид нар ч одоо төслийн нүүрсдүүлж амж гэр хорооллын хүмүүс. Тэгэхээр нэг одоо балиулныг гэвэл би бол ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оноос эхлэн хэрэгжсэн нүүрс хөтөлбөрийн үр дүнд иргэд 60-аас 70 тэрбум төгрөг хэмнэж чадсан гэсэн тооцоог мэрэгчлэнүүд гаргажээ. Харин энэ жил нүүрс хөтөлбөр үргэлжлэхгүй үгүй юу гэдг нь тодорхой биш байгаа. Албан бус байдлаар үйл ажиллагаа нь зогссон болохыг нүүрс хөтөлбөрийнхэн мэдээлж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд гадны улс орнуудад тэр дундаа олон улсын байгууллагуудад Монголд ядуу зүтүүхэн байх ёсгүй гэдгийг батлах хэмжээнд төрсэн байна. Тийм учраас олон жил ажилласан зарим олон улсын тусламжийн байгууллагууд үйл ажиллагаагаа хумих бодлогыг хүртэл явуулж байдаг байна. Харин ийм бодлого явуулаагүй Адраа Монгол олон улсын төсөл өнөөдөр Монгол улсад хэрэгжиж төсөл хэрэгжүүлж ирсэнийхээ 20 жилийн ойг тэмдэглэлээ. Энд байгаа хүмүүс бол Адраа Монгол төслийн үр ашгийг хүртгсэд. Та харж байна уу? Дандаа л ажиллах чадваргүй гэж Монголын компаниудын голдог бас үл ойшоодог дунд эргэм насны хүмүүс. Тэд Адраа Монгол төслийн ачаар амжиргаагаа дээшлүүлж чадах болсондоо баярлан 20 жилийн ойн баяртайг хүрэлцээржээ. Энэ хүн бол хөгжлийн бэрхшээлт хөөгээ асран насаараа гэртээ суусан эмэгтэй. Амьдралаа яах вэ? Хүүхдээ яах вэ гэсэн асуултын өмнө тулсан энэ эмэгтэйд Адраа төслийнхэн ажил хийж болдог юма гэдгийг ухуулан таниулж өгсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг 4 ээжний бүл болсон. Тэгээд тэд нар маань одоо бүгд л энэ ногоо цагаа тайрж сурсан. Тэгээ ер нь ногоогоо боловсруулж сурсан. Тэгээ манай бүлийн хамгийн юунууд манайх хулуугаар 10 төрлийн бүтээгдэхүүн хийдэг.
Харин энэ бол бичил санхүүгийн үйлчлэгээр ядуурлыг бууруулах төслийн үр шимийг хүртсэн нэргүй гэдэг эмэгтэй. 8 хүүхэдтэй худгийн улс түгээгчээр ажилладаг байсан тэрээр анх Адра Монгол гэдэг төслийнхэнтэй танилцж ганц гар машинтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэж бидэнд ярьлаа. Мэдлэгт одоо их тус нэмэр болсон. Дараа нь эдийн засгаар тусалсан. Эдийн засгаар одоо бага хэмжээний би эхлээсээ тийм 2 3 сая 10 сая 100 сая гээгүй 250 мянган төгрөгөөр л одоо зээл аваад тэрнийгээ одоо үр дүнд хүргээд бүлгээрээ 250 төгрөгний зээл авж байгаа. Нэг хүн бүр нэг бүлэгтээ 10 хүн байдаг. Хэрвээ нэг хүн нь юугаа зээлээ төлж чадахгүй бол тэр 10 нийлээд нөгөө хүнийхээ зээлийг төлөх жишээ. Тийм даалгавартайгаар бид нэр одоо анхалж эхэлсэн. Бид 20 жилийн хугацаанд Монгол улсын 1 сая гаруй хүн амын амжиргаанд нөлөөлөх үйл ажиллагаа явуулжээ. Өөрөөр хэлбэл төслийн өрөг өжийг хүртсэн хүмүүс тэдний арга гэрээхнийг оролцуулбал ийм тоо гарч байгаа юм а. Цаашдаа бид төслүүдийнхээ үйл ажиллагааг арай өөр түвшинд аваачаар төлөвлөж байна. Монгол улсын бүх аймагт Адрагийн өрөг өжийг хүртсэн хүмүүс байгаа. Бэлэн мөнгөш харин амьдрах ухааныг хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах ухааныг зааж өгдөг учраас хүмүүс 20 жилийн дараа ч гэсэн хөлөө алдаагүй явна. Нийслэлс ч гэсэн одоо бидний тарьсан ургуулсан ногоогоо борлуулж бас өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр кантинаар хүртэл одоо бид өгсөн. Тэгээд манай Чингэлтэй дүүрэг 1 кантинаар 45 кантинаар 5 буудлын 14-р хорооны нутаг дэвсгэл дээр байрлуулад тэгээд тэнд одоо энэ хэрэгцээнээсээ илүү гарсан ногоогоо бөөний үнээр борлуулж бас ийм орлогоо нэмэгдүүлэх ийм их өсвөртэй болсон. Зах зээлийн эдийн засгийн шуурганаар хөлөө олж чадалгүй яг л живж байгаа мэт амьдралд нухлуулсан хүмүүст бүтээгдэхүүн борлуулах маркетинг менежмент гэд өнөө цагт хэрэг болох бүхнийг нэг бүрчлэн зааж сургасны эцэст тэд ийхүү амжиргаагаа дээшлүүлж чадаж байна. Хамтран байгуулсан бүлгээ хоршоо болгож явандаа том компани болно гэж мөрөөдөж байгаа хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байгаагаа өнөөдөр харууллаа. Монгол улсын баатар Шагдар Сүрэн болон манай улсын ахмад дипломатуудын нэг тэрээр 10 гаруй улс оронд Монгол улсыг төлөөлж элчин сайдаар ажиллаж байсан. Өнөөдөр гадаад харилцааны яамныхан салбараасаа төрөн гарсан улсын баатартаа хүндэтгэл үзүүллээ. Халах голын дайнд оролцож штабын дарга хорон даргаар ажиллаж явсан Шагдар Сүрэн хожимо маршал Чойболсонгийн зөвлснөөр дипломатчин мэрэгжлэр суралцсан гэдгээ. Эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө амнаас урсах цусаа үл анзаарн тулдаж явсан тэрээр инхийн цагт тусгаар тогтносон Монгол улсыг төлөөлж олон улс оронд ажиллаж явсан элчин сайд асан. Нэг амьдрах насандаа инхүү эх орныхоо төлөө энэ биеэ зориулсанд нь түүнд Монгол улсын баатар хэмээх нэр хүндтэй цолыг олгосон юм а. 53 оноос тэтгэврт гарах хүртэл гадаад явдлын яамны системд хамгийн бага тушаалаас сайдын хүртэл одоо 35 жил зүтгэж ингэсэн хүн. Ингээд энэ бүхний бол цөм ганд хамт тэмцэж байсан Монгол зөвлөлтийн дайчдын энэ нөхөрсөг дэмжлэг тусалцаа манай гадаад харилцаанд ажиллаж байсан үеийн дипломатуудын дэмжлэг миний энэ шагнал төрөхөд тусалсан тэдний гавьяа зүтгэлтэй холбож би нандагдан шүтэж хадгалж явуулнаа. Шагдар Сүрэнгүй ярьдаг байсан. Шари бууга гэж дарга нь чи явж тэр хамрын цаана юу болж байгааг хараад ир гэж. Хараад ирэхэд нь шари буу дарга нь бусад хамаад хануулж ирсэн нөхдөйгөө бөмбөгдүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл тэр нэгэн тохиол байгаагүй бол Шагдар Сүрэнгүй тэр одоо эх орныхон төлөө халуун аймаа гэсэн мянгад хүний тоонд орсон байсан байж үнэхээр болохоор тэгж бодлохоор Шагдар Сүрэнгүйг үнэхээр эх орном зөвхөн амбиерэн тэтийгүй бүхий л мэдлэг чадвараар энэ улс төрнийхэн ирээдүйг тусгаар тогтнолыг батжуулаарай гэж загсан мэт ийм сонин одоо хувья тохиосон хүн байдаг юм аа. Монгол улсын баатар Шагдар Сүрэнд өнөөгийн Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд хүндэтгэл үзүүллээ. Мөр зэрэгцэн зүтгэж явсан элчин сайдууд түүнийг хэр зэрэг дипломат хүн байсныг өөр өөрийнхөөрөө дүгнэж өөр өөрийнхөөрөө дурсамжаа хуваалцлаа.
Би 67 онд дипломат албанд ирээд тэрнээс хойш ахтар сургаагаагаа бол мэднэ. Хамт ажиллаж байсан удирдлаганд нь гадаадд ч гэсэн бас хамт дагж явж байсан түшигтэй манай улсын үнэнхүү одоо туршлагатай ахмад дипломатч гэж мэдж байна. Монгол улс өнөөдөр дэлхийн бүх улс оронтой найрамдалт харилцаатай. Чухамдаа дайн үзэж, анд нөхрөө алдаж, урсах цусны үн цэнийг мэдэрсэн ийм л дипломатуудын зөв харилцаа, оновчтой шийдвэрийн ачаар бид өнөөдөр айх аюулгүй, өстөн дайсангүй яваа юмаа гэж ахмад дипломатууд ярьж байлаа. 1964 онд хараагүйчүүдийн үйлдвэр нэртэйгээр байгуулагдаж байсан хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр энэ жил 50 дахь жилээ өгтөж байгаа. Энэ хугацаанд тус үйлдвэр жилдээ 2000 иж бүрэн гэрээг үйлдвэрлэж улсынхаа бүх яам агентлагуудын цаасан дугтун хэрэгцээг бас хангах хэмжээний томоохон байгууллага болж өргөжсөн байна. Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт үйлдвэрийн төв 120 гаруй ажилчинтай. Тэдний 90 орчим хувь нь хараагүй хүмүүс байдаг байна. Энэ л үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж амьдрал хөдөлмөрийн амтыг мэдэрсэн ахмад ажилчид үйлдвэрийнхээ тухай энэхүү хуучилж байна. 1964-өөс 74 оны хооронд бол голдуу одоо хумцар торыг хийж байсан. За 1974 оноос 90 оны хүртэл бол политикийн нууц цаасан нуутыг хийдэг байсан. Байгуулагдаад хагас 100 жилийг үтсэн хараагүй хүмүүсийн үйлдвэрийн 3 үеийн төлөөлөл өнөөдөр цуглаж баярын тоглолтоо зохион байгууллаа. Тэр бүр уулзаж уулзраад байх боломж байдаггүй тэдний хувьд уралгаар нэгдэж дотоод сэтгэлээ хуваалцаж байгаа нь бас нэг баяр болохыг онцолж байлаа. Боломжоор бас бид нар аль болохоор нөгөө уулзахыг боддог, уулздаг, тоглолт бас хийдэг. Гэхдээ энэ бол нэлээд нөгөө 50 жилийн хүрээнд удаарсан маш тийм өргөн бүрэлдэхүүнтэй их маш олон хүн цугласан. Тэгэд ийм олоолаа цуглах боломжтой тэр болгон байгаад байдаггүй. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвийнхэн Оросын албаны улстай хамтран унтраалга залгуур үйлдвэрлэж эхэлж байна. Тэд цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, экспортыг орлож, импортыг нэмэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой байгаагаа ярьж ирсэн юм а. Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөнгө тараар сэтгүүлчдийн амыг таглах хаалтын гэрээг байгуулсан гэж өнгөрсөн 7 хоногт иргэний хяналтын газар төрийн бас байгууллагаас мэдээлж байсан. Хэвлэл мэдээллийн нийтдээ 27 байгууллагт 390 сая төгрөг өгч хаалтын гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл нь ташаа ойлголт бөгөөд засгийн газар ямар ч хаалтын гэрээг байгуулаагүй гэсэн тайлбарыг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас аль ёсоор мэдэгдсэн байна. Засгийн газар нийт 27 сонин телевизэд 390 сая төгрөг өгч хаалтын гэрээ байгуулж сэтгүүлчдийн амыг таглах боллоо гэсэн мэдээлэл өнөөдөр няцаалт хийлээ. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны онцолж байгаагаар үе үеийн засгийн газар хэвлэл зориулж багахан хэмжээний хөрөнгө төсөвлөж хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Уламжлалын дагуу засгийн газар 27 сонин телевизтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан үнэ. Хамгийн гол нь хаалтын гэрээ биш хамтын ажиллагааны гэрээ гэдгийг онцолж байна. Засгийн газар үйл ажиллагаагаа олон түмэнд аль болох хүргэхийн төлөө ажиллана. Магадгүй энэ дэр хэвлэлийн зардлыг өшөө нэмэх шаардлагатай гэж би хавьдаа боддог. Ингээд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль болох Монгол Улсын засгийн газрын хийж байгаа ажлын сайн тал, сул тал, алдаатай тал, амжилтуудыг олон түмэндээ хүргэхэд хамтран ажилласаа гэж хүсэх байна. Ингээд хаалтын гэрээ гэдэг ойлголтын дээр хамгийн сүүлд хэлэхэд бол ийм гэрээ Монголын төвөнд байсныг бол би мэдэхгүй юм. Зүгээр байдаг байж болно. Хэрвээ байдаг бол би одоо тэр гэрээг олж хармаар байгаа. Ямар ч байсан бидний хийсэн гэрээ бол олон нийт ил боллоо та бүхэн бүгдээрээ одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслээр харж байна. Тэгэхээр энд бол ямар нэг хаалт байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах нь хууль зөрчсөн үйл биш гэдгийг мөн тодруулж хэлж байлаа. Шинжлэлийн засгийн газрын өдөр тутам, 7 хоног тутам, сар тутмын мэдээлэлээс гадна олон бүтээн байгуулалт хөдөө орон нутагт ажиллах үегээд тодорхой арга хэмжээнүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилладаг. Гэсэн хэдий ч тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэлийн бодлогод нөлөөлж мэдээ сурвалжлаганд нь хяналт тавьж байгаагүй гэдгийг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэж байна. Улсын хурлын дарга Инквалд өнөөдөр Орхон аймагт ажиллах үеэрээ шим технологи компани Молибдений баяжмад боловсруулах үйлдвэрийн нээлтэнд оролцлоо. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтран байгуулсан шим технологи компанийн Молибдений баяжмад боловсруулах үйлдвэр нь 2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон байсныг Орос улбаны улсын Урал Гипромис нээлттэй хувьцаат компани хөрөнгө оруулж өнөөдөр дахин үйл хаалгаа нэрлээ. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор 250 гаруй хүн тогтмол ажлын байртай болж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, халамж хамгаалал, хууль эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолыг найрамдал медалаар шагналаа. Өмнөгов аймгийн Хамбогд сумын сургууль цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого авч эмнэлэгт хүргэлээ. Тэдний 5-ын биеийн байдал хүндэлтэр байна. Баасан гарагийн 10 хэрцгийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг эртэн буцааж эмчийн хяналтанд авсан байна. Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид сургууль цэцэрлэгийн сүүлийн 2 өдрийн хоол болон хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгöd байгаа. Харин Баян-Улгийн аймгийн 6 дугаар сургуулийн дотор байрны хоолнд хордлосон 103 хүүхдийн биеийн байдал сайжирч бүгд эмнэлгээс авчирчээ. Өмнөгов аймаг болон Баян-Улгийн аймгийн хүүхдүүд хоолнд хордсон шалтгааныг дүгнэлт эрх даваа гаргаж гарна гэж мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдгдсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрдэнэжамд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээрүүлдэг. Эрдэнэжамын албан тушаалын байдлаа ургуулсан ашиглаж мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатаагаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн тооцсон улс төрийн албан тушаал хаших эрхийг нь 2 жил басж 8 сая 424 мянган төгрөгийн торгох ялаар шийдэгсэн байна. Тэрээр 2 жилийн өмнө Монгол Ардын Ёсолт намын дарга инх баярын хэрэгт холбогдсон инх туяа тулга нарыг эрен сурвалжлагыг зохисох агуулга бүхий захидлыг Интерполд илгээсэн байдаг. Монгол Ардын намын дарга улсын их хурлын дэд дарга Инхолд өнөөдөр Майдер Эко хот төлөвлөлтийн багийн удирдагч ерөнхий архитектор Стефан Шмидц тэргүүтээ төлөвлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан байна. Богдхан агуулгын өвөртө байрлах их Майдер бурхны бэлэгдэлтэй Майдер Эко хотыг 113 мянган га талбайтай 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа бөгөөд эх 11-р сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болсон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын оны эхний 8 сард импортын хүнсний бүтээгдэхүүнүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Вьетнам улсаас шавьжтай цагаан бод орж ирсэн, мөн Орос улбаны улсаас хугацаанд дууссан 650 ширхэг ургамлын тоос хилээр орж ирсэн гих зэрэг хэд хэдэн ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Өнгөрсөн 8 дугаар сард Вьетнам улсаас 18 тонн цагаан будаа импортлсон. Гэтэл мэргэжлийн хяналтын шалгалтаар Монгол улсад байх эсгүй гурилын жуулгавч нэртэй шавж илэрчээ. Мөн Герман улсаас импортлсон 1600 гаруй дарсанд механик холц буюу тундас үүссэн байсныг гайлын гормын дагуу устгалд оруулсан байна. Энэ мэтчлэн энэ оны эхний 8 сард импортлсон хүнсний бүтээгдэхүүнүүдэд олон зөрчил илэрснийг хэллээ. Хүнсний бүтээгдэхүүн чинь тодорхой температурт, чингэлэгт хадгалагдаж, тээвэрлэгдэж ирэх хэвээр. Энд бол нөгөө чингэлийн хөргүүр салсан тийм асуудлууд бас нэлээд их зөрчил болж гарч ирдэг л дээ. Тухайлбал одоо энэ Хятад улсаас импортлсон 25.3 тонн дахианы мах нь бол хөргүүрэн салснаас бол тээвэрлэлтийн горим алдагдаж чанарын шаардлага хангаагүй ийм үзүүлэлт гарчаад байгаа. Вьетнам улсын хортон шавьчтай цагаан будаа бүгд найрамдах Хятад ард улсаас импортлсон 25 тонн муудсан дахианы мах зэрэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хизээ устгалд оруулахыг тодруулахад бид нар бол буцааж одоо дипломат шугамар бусад одоо 20 зэрийн шугамар бол мэдээлэлээ хөргүүлээд байж тэр нөхдүүд нь манайх буцааж авахгүй гэсэн хариу ирүүлж байгаа үед бол гайлын шугамар шууд хилээр оруулахгүй шууд устгаж байгаа. Ер нь бол гайлын гормын өөрөөс тийм. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар аж ахуйн нэгжүүдийн импортлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн шошго, орц найрлага нь Орос, Англи, Монгол хэл дээр байх ёстой. Гэтэл Солонгос, Япон, Герман зэрэг хэлээр бичигдсэн зөрчлүүд илэрчээ. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн импортлж байгаа 400 гаруй аж ахуйн нэгжид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг таниулан сурталчлах ажил учир дутагдaltaй байгааг нийслэлийн мэргэжлийн хяналтынхан тодтогж байлаа. Төрийн банкнаас сурагчдын карт мөн смарт карт зэрэг хүүхэд залуучууд руу чиглэсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн. За энэ жил улам боловсронгуй болгож смарт картнаас оюутнууд олон төрлийн үйлчилгээ авах боломжтой нээлттэй болсон байгаа. Тэгвэл өнөөдөр сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад Төрийн банк смарт карт бэлэглэж урам зориг өгсөн байна. Эсэлтийн ерхий шалгалтанд өндөр оноо авч бусдыгаа тэргүүлсэн оюутанд өгч байгаа энэ смарт картанд сургалтын төлбөр болох 4 сая төгрөг байгаа юм байна.
Мөн энэ картаар хатуусанд үнгүй зорчихоос гадна скатлийн утсаар 90% хөнгөлөлтөд ярих юм байна. Дээр нь номын дэлгүүр, номын сангуудаарч хөнгөлөлтөө үйлчлүүлэх боломжтойг хэллээ. Оюунлаг хүмүүсийн хүчин зүтгэлээр улс орон хөгждөг. Тэгэхээр Монголын хөгжлийн ирээдүйг бол бид энэ оюутан залуусын хөгжлөөр харж байгаа. Ялангуяа оюун ухааны потенциалын хөгжлөөр харж байгаа. Тийм учраас бид Монголын ирээдүйг авч явах энэ оюутан залуучуудыг дэмжих нь бол Монголын хөгжлийг дэмжиж байгаа гэж үзэж байгаа учраас Төрийн банк өнгөрсөн жилээс Монголын оюутны албатай хамтраад оюутны смарт карт гэж энэ ухаалаг картыг гаргасан. Энэ картын бүтээгдэхүүн бол одоогоор зах зээл дээр хамгийн шинэ бүтээгдэхүүн, хамгийн олон боломжийг оюутнууд олгосон бүтээгдэхүүн байгаа. Мэдээж энэ бол зөвхөн санхүүгийн гэлтгүй сэтгэл санааны гэсэн маш том дэмжлэг болж байгаа. Миний хувьд ч гэлтгүй манай гэр бүлийн аав ээжийн хувьд бол маш том дэмжлэг болж байгаа. Тэгээд Төрийн банкныхаа хамт олон нийт хамт олон маш баярлсан талархснаа илэрхийлээ. Төрийн банк амар зайгаас гадна сурлагын амжилт гаргасан 15 оюутанд сургалтын төлбөр смарт карт бэлгэлжээ. Ирээдүйн оюунлаг иргэдэг бий болгохын төлөө энэ ажлыг санаачлан зохион байгуулж байгаагаа тэрээр хэлж байлаа. Бусад оюутнуудын хувьд смарт картыг оюутны холбоогоор дамжуулан захиалах боломжтой юм байна. Манай улсад хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн хүндрэлтэй асуудлууд нь нэг болоод байгаа. Улаанбаатар хотод ихэд өнгөрсөн 7 хоногт хүүхдэд цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд эцэг эхчүүд хонон өнжин дуугарлаж байсан. Тэгвэл Номын Хоолтон компани нийгмийн хариуцлага хэрэгжүүлж орон нутгийн хүүхдүүдэд цэцэрлэг байгуулж өгсөн байна. Номын Хоолтон компани санхүүжилтээр Төв аймгийн Баян суманд баригдсан энэ цэцэрлэгийг техник технологийн шин шийдлээр барьж байгуулсан гэж байна. 65 ортой энэ цэцэрлэгийг 2 сарын хугацаанд барьсан ч манай улсад хүүхдийн цэцэрлэгийн шинэ стандарт тогтоох үйс чанартай барилга байгууламж болсон гэж барилга угсралтын ажлыг хийсэн хүмүүс нь баталж байна. Канада, Европын олон оронд өргөн хэрэглэгддэг дэлхийн шилдэг технологи болох ган каркасаар барилгын даацын хан, дээвэр, өрөө тасгаарлах ханыг чанарын өндөр түвшинд угсарч гүйцэтгэсэн. Энэ технологи нь өөрөө байгаль дээлтэй Батбэх зэрэг олон давуу талтай Монгол улсын барилгын салбарт шин дутам нэвтэрч байгаа дэвшилт технологи юм аа. Улсын нийт хүүхдийн хэмжээтэй харьцуулбал 60% нь одоо энэ цэцэрлэгт хамрагдж байгаа. Гэтэл энэ асуудлыг бас одоо тодорхой хэмжээгээр шийдэж улс орны энэ төрийн бодлого бас тодорхой хэмжээгээр маш том дэмжлэг үзүүлж байгаараа энэ арга хэмжээ болж байна л да. Тус цэцэрлэгийг шинэ хичээлийн жилийн нээлтээс өмнө ашиглалтанд оруулахын тулд барилгын гүйцэтгэгчид нь 2 ээлжээр өдөр шингүй ажилласан байна. Зөвхөн барилга бараа зогсохгүй цэцэрлэгийн гадна тогтчлт тогтоомын талбайг зогцоор нь шийджээ. Гадна төмөр хашаа, өнгөт автан бүхий явган үний зам, зүлэг ногоон байгууламж, сүйдрөвч, сандал, элсэн тоглоомын талбай зэргийг байгуулсныг нь улсын комисс онц дүнтэй хүлээн авсан байна. Одоо та бүхэн олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас танилцан танилцуулъя. Украиний зүүн өмнөд нутагт өнөөдрөөс эхлэн гал зогсоож магадгүй болоод байна. Белорусын нийслэл Минск хотноо өнөөдөр Украинд инх тайван тогтоох зорилготой олон талд уулзалттай хэлэлцээрөө зохион байгуулагдаж байна. Орос улбаны улс болон Украин, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид хэрвээ тохиролцоонд хүрч чадах юм бол гал зогсоох тушаал өгөхөө Украиний ерөнхийлөгч Петр Порошенко мэдгдсэн байна. Тиймээс олон улсаараа Минскийн уулзалтанд анхаарлаа хандуулад байна. За энэ хооронд Уэст дэх НАТОгийн дэд хэмжээний уулзалтаар Украиныг тойрсон асуудлыг хэлсэн юм. НАТОгийн гишүүн орны удирдагчид Украиний зэвсэг түвшнийг шинжилгэхэд туслах зорилгоор 15 сая еврогийн тусламж үзүүлэхээр босноо энэ үеэр зарласан. За Украиний ерөнхийлөгч Петр Порошенко энэ уулзалтанд оролцсон бөгөөд Орос улбаны улс Украинд цэргээ оруулсан нөхцөлд НАТО Украиний хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх талаараа тэд хэлэлцэн тохиролцсон байна. За мөн Украиний ерөнхийлөгч дэд хэмжээний уулзалтын үеэр хэлгэсэн хэвлэлийн баг хурал дээр зүүн нутагт гал зогсоох асуудлыг хөндөж ирсэн юм а. Минск дэх 3 талд хилцээний үр дүн нааштай гарна гэж найдаж байгаа нь Оросын удирдагч инхийн төлөвлөгөө санал болгож энэ асуудлыг бид урьдчилж хэлцсэнтэй холбоотой. Луганск, Донецк дэх бүгд найрамдах гээд өөрсдөө зарлан тунхаглаад байгаа улс сууч гал зогсоогод бэлэн гэдгээ илэрхийлсэн. Одоо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэг л хамгийн чухал нь болоод байна. Олон улсын байгууллагын шинжээ мэргэжилтнүүд хоёр талд саатуулагдсан хүмүүсийг суллаж шилжүүлэх, Орос Украины хил дээр хяналтаа тогтоох, Оросын цэргийг гаргах ажилд гардан оролцох хэрэгтэй байна. Гэхдээ судлаач мэргэжилтнүүд Украиний зүүн өмнөд нутгийн статустай холбоотой суур асуудлаар тохиролцоонд хүрэхэд амаргүйг, за мөн Украинд хямралыг зөвхөн хүчээр шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлдэг улс төрийн томоохон хүчин бий гэдгийг энэ үеэр сануулж байна.
За энэхүү Украиныг тойрсон асуудал Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн гол сэдв нь байлаа. Үүний зэрэгцээ лалын улс бүлэглэлийн дайчид дайралтай хийсээр байгаа төдийгүй саяхан Америкийн 2 сэтгүүлчийг цаазалсан Иракийн нөхцөл байдал хилэлцэн 2 дахь томоохон сэдв нь байлаа. Түүнчлэн НАТО аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагааныхаа чиглэлийг шинжилэн тогтоогоод байна. За Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Уэльсэд болж байгаа дээд хэмжээний уулзалтан дээр НАТОгийн цаашдын 3 чиглэлийг тодорхойлсон юм а. Тодорхойлбол Оросын улбаны улстай хамтран ажиллахад зогсоох, 2дугаарт Украинтай харилцааны түвшингээ нэмэгдүүлэх, 3дугаарт гадны аюул занал хиллээс гишүүн улс орнуудаа батлан хамгаалах чадамжаа дээшлүүлэх чиглэлээр ажиллахаар болж байгаагаа НАТОгийн дэд хэмжээний уулзалтаар тодорхойлсон юм. Түүнчлэн дээд уулзалтанд оролцогч төр засгийн тэргүүнээр Украин, Иракийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор НАТО бол аюулгүй байдлын гол итгэл найдвар хэмээн тодорхойлсон байна. За 2 жилд нэг удаа болдог Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтыг дагаад даяаршлыг эсэргүүцэгчид жагсаал цуглаанаа хийх нь бараг уламжлал болсон гэж хэлэхэд болно. За энэ удаад ч жагсагчид улс орнуудын удирдагчдын хариуцлагагүйгээс болж дэлхий өргөн хүрээтэй дайны ирмэх тулж чад байгааг илэрхийлэн жагссан юм а. Мөн эрүүл мэнд боловсрал гэд нийгмийн олон салбарт хөрөнгө мөнгө дутагдж байхад Умард Атлантын эвсэл асар их мөнгийг зэвсэглэлд зарцуулж байна хэмээн шүүмжилж Данийг төдийгүй НАТОг ч хүсэхгүй байгаагаа илэрхийлцгээж байсан юм. За тэд дээд уулзалтанд оролцогчдын оройн цог болсон Кардив цамхгийн гадна өчигдөр жигсэн байна. Энэ үеэр жигсэгчид болон цагдаа нарын хооронд бяцхан сөргөлдөөн үүсжсэн ч ноцтой мөргөлдөн гарааг байна. Хойд Солонгосын хөтөлбөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Кан Герман болон Бельги, Швейцар, Итали улсуудад хийх айлчлалаа энэ 7 хоногт эхлэх гэж байгаа гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг бас татаад байгаа. Түүний айлчлал Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын Нью-Йорк хотно Нэгдсэн улсуудын байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд оролцох айлчлалтад давхцаар байгааг их сурвалжууд бас сануулж байгаа. Мөн Каныг Женев хотно хулгайлагдсан Япон иргэний асуудал арга семинарын үеэр тус улсын төлөөлөгчдтэй уулзалт хийж магадгүй гэсэн мэдээллүүд байгаа юм байна. За энэ хооронд Өмнөд Солонгосын засгийн газар 2 талын асуудлыг зохицуулах 2 дахь шатны яриа хэлцээг эхлүүлэх санаачлагт нь Хойд Солонгосын тал хариу өгөхгүй хугацаа алдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын нэгдлийн яамны албан ёсны төлөөлөгч засгийн газар Хойд Солонгост хандаж хэлцээгээ эхлүүлэхийг уриалж байгааг өнөөдөр хэлгэсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр мэдгдсэн юм а. Манай улсын зүгээс өндөр дээд түвшний 2 дахь шатны яриа хэлцээг эхлүүлэх саналаа Хойд Солонгосын талд 2 удаа тавьсан. Гэвч өнөө хүртэл хариу өгөөгүй байна. Хойд Солонгосын тал ойрын хугацаанд буюу Чусак ургацын баяраас өмнө нааштай хариу өгч 2 Солонгосын харилцааг сайжруулах замд орохоо илэрхийлнэ гэж бид найдаж байна. За Солонгосын дан 1953 онд дууссан ч 2 Солонгос өнөө хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. За түнчлэн Хойд Солонгос байнга цөмийн болон пуужингийн туршилтууд хийж Солонгосын хойгийн аюулгүй байдалд аюул занал хийлэл учруулсаар байгаа юм а. Ирак дахь Курдийн Пешмерга бүлэглэлийн зориулсан Германы цэргийн тусламжийн эхний ээлжийнхийг хүргэх тусгай онгоц өнөөглөө Лейпциг хотоос Иракийн хойд нутгийн Эрбил хотын чиглэлд ниссэн байна. Тусламжийн ачаанд хамгаалтын хантаа золоод малгай, шөнийн хараатай дурангууд, холбооны эрхслүүд зэрэг багтаж байгаа юм байна. За Герман улс лалын хэд даврагчдын эсрэг Иракийн армийнханд дэмжлэг үзүүлэн тэмцэж байгаа Курдийн дайчдад зэвсгийн тусламж үзүүлэх шийдвэр өнгөрсөн сарын сүүлчээр гаргасны дагуу эхний ээлжинд Пешмергагийн 4000 гаруй дайчдад хүрэх хэмжээний тусламж илгээжээ. Тагнуул хийсэн хэрэгээр Америкт 15 жилийн туршид хоригдсон Кубын тагнуулч Америкийн нэгдсэн улс Кубын харилцаа зөөлрүүл Америкийн шоронд хоригдож байгаа 3 хамтран зүтгэгчинд суллагдах боломж бүрднэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. За Кубын засгийн газарт үндэсний баатар хэмээгдэн үнэлэгдэх Гонсалес өчигдөр Associated Press агентлаг өгсөн ярилцлагатаа ийхүү мэдээлэл хийжээ. Кубын 5 гэдэг хочтой тагнуулчид 1998 онд Америкийн нэгдсэн улсад баривчлагдаж тагнуул хийсэн хэрэгээр шийтгэгдэн хоригдсон юм. За тэдний нэг Гонсалес 2 улсын харилцаанд нааштай өөрчлөлт ажиглагдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргасан Хиллари Клинтон саяхан хэвлүүлсэн номонд ерөнхийлөгч Барак Обамад хандаж олон жилийн хугацаагаар Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг зөвлөсөн байсныг тэрээр сайнны дохио гэж харж байгаагаа тайлбарласан байна. Кубд хоригдож байгаа Америкийн иргэн Алан Гроссыг магадгүй маргааш нутагт нь шилжүүлэх боломжгүй. Гэхдээ гол нь түүнийг их нутагт нь хүргэх онгоцоор манай 3 хамтрагч ирэх ёстой. Энэ бол Америкийн иргэнийг шилжүүлэх гол нөхцөл байж болох юм а.
Алан Гроссын тухайд Кубад 2009 онд баримтлагдсан бөгөөд хуулийн бусаар хиймэл дагуулын утаснууд болоод компьютер тээвэрлсэн эргээр 15 жилийн хориг хял авсан юм. За тэрээр Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн гэрээний дагуу ажиллаж байсан ч Кубын эрх хөрөгчид тус байгууллагыг эрхчлөөний арал дээрх коммунист дэглэмийг түлхэн унгах зорилготой хорлон сүтгэх ажиллагаа явуулдаг гэж үздэг юм. Харин Гросс болон түүний эхнэр Америкийн олон улсын хөгжлийн агентлаг ажилтнаа хүсрэх хайсан хэмээн буруутгаж олон сая доллар нэхэмжилсэн гомдлыг шүүхэд хүртэл гаргаж ирсэн билээ. Бид таханд үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгч та бүхэнд ойрын 5 хоногийн цаг агарын урдчилсан мэдээг хүргэе. Тагын цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаарыг хүргэлээ. Үзэгч та бүхэн маргааш амралтын өдрийг айлтгахтай сайхан өнгөрүүлээрэй. Сайхан амраарай. Баяртай.